Талигаачийн үлдээсэн уруулын будгийн бичээс гэмт хэрэгтнийг олоход тусалсан байна. 1993 оны 8 дугаар сарын 1 өдөр Дорнод аймгийн Цагдаагийн хилцээний жижүүрт аймгийн төвөөс 10 км-ийн зайтай эстэй жалганд эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл иржээ. Тэр хавьд хонь хариулж явсан өвгөн замд таарсан тээврийн жолоочоор энэ мэдээг хүргүүлсэн байлаа. Энэ мэдээллийн дагуу Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн тэр даруй хэргийн газар очтол 30 орчим насны эмэгтэй хүний шинэхэн цогцсны цээжин биеийн ил гарсан доод хэсэг нь эсэнд булагдсан маягтай жалган дотор хэвтэж байж. Харин хэргийн газрын ойр орчимд эмэгтэй хүний өрөөсөн хар өнгийн сандал, ирээн банзлын тасархай, архины хоосон шил мөн том тэрэгний дугуйны мөр эсэн дээр тоодгигчин дурааж байсан аж. Ингээд уг эзэнгүү цогцос хинэх болох мөн талигаачийн амиа алдах болсон шалтгааныг тодруулах ажлыг яаралтай эхэлж цогцсыг тэр даруй эмнэлэг тавьчран задлан шинжилгээнд оруултал хоолойг нь боомлж алаад хүчирхээсэн төдийгүй бид нь олон тооны бэртэл гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Иймээс цогцсыг анх харсан өвгөнтэй очиж уулзтал өглөө нохоогоо дагуулад хідэн хонио жалгын ингээр бэлчээж явтал гинэд хөтлийн цаана машины дуу гарсан. Хөтөл дээр гараад хартал том машин тоос татуулан давхиж аваа харагдсан. Би араас нь хальт хараад л барааг нь алдсан. Харин эргээд явж байх үед өмнө гүйж авсан банхар маань жалга руу харайж орсноо нэг юм шиншлээд эргэж гарч ирснээ орсон зүг рүү хараад учиргүй боргож хуцаж гарлаа. Тэгэнгүүт би нэгэн болж дээ гэж бодон тэр зүг рүү нь очиод хартал талигаачийн цогцос тэр доор хэвтэж байсан гэсэн байна. Энэ хэрэг дээр гардан ажиллаж байсан мөрдөгч хэргийн ганц бодит гэрч болох машины мөрөөр баахан давхисанж хэргийн газраас холдолгүй дугуйны мөр сул эсэнд замхран алга болж. Цогцос байсан газарт олон дахин үзлэг хийсний эцэст чулуун дотроос том тэрэгний хэлхээтэй хоёр түлхүүр олсныгоо шинжилгээнд өгсөн ч тэдгээр түлхүүр дээр талигаачийн хурууны хэнээс өөр юу ч байсангүй. Ирэл ийхүү мухартат хишээгээ хандж. Гэвч хэд хоногийн дараа мөрдөн байцаагч дахин хэргийн газар очиж үзлэг хийж яваад жалганы хажуугийн бэсрэг толгоон оройд ирэх элгийн хадан дээр эмэгтэй хүний ухаан ягаан өнгийн уруулын будгаар DOA 21 гээд сүүлийн 2 тоонд бүдгэрсэн бичиг бичсэн байхыг олсон аж. Хохирогчийн уруулаа ботсон будаг хадан дээр бичсэн будагтай өнгөнд таарч байсан тул эрлийн үзүүрийг эдгээр тавгаар баримжаалан цааш үргэлжлүүлэхэр болж хэрэг гарсан газраас гол руу чиглэсэн замаар ойр хавьд DOA 21 гэсэн дугаар бүхий том тэрэг хаагуур яаж явсан, ямар хүмүүстэй явсан болохыг адам малаа ирж явсан болон тэр хаваар айл гунар хүмүүсээс тодруулсан байна. Тэгтэл нэг залуу эртээд өглөө эрт 6 цагийн орчим адуугаа хурааж авахд цэнхэр өнгийн зээл 130 машин толгодын дунд зогсож байгаа харагдсан. Дуран тавьтал өсөн үрвэсэн өндөр дүү нуруутай туранхай залуу тэр машиныг манивэлдан асааж аваад толгодын дундуур их хурдтай дахиж улмаар аймаг ордог замаар цаашаа явсан хэмээн мэдүүлжээ. Иймээс аймгийн төвд цэнхэр өнгийн DOA 21 гэсэн дугаар бүхий зээл 130 машинтай ямар хүмүүс байгааг судлах тэр тусмаа манивэлдэж асаадаг машинтай өндөр туранхай хүнийг хайж олох мөн тэр өдөр архитаж наргиж явсан хүмүүсийг шалах гаргасан байна. Цаг алдалгүй шуурхай шалгасны үр дүнд хувьдаа зээл 130 машинтай мандах гэдэг залуугийн сургийг доор нь гаргасан байна. Хамгийн гол нь тэр өдөр мандах 2 залуугийн хамт машинтайгаа согтуу архитаж явсан болохыг нь тогтоожээ. Мандахын машины өнгө, байдал, мөн өөрийнх нь төрх байдалж өөрөөр толгой дундаас давхин одсон залуугийн төрхтөө яг таарч байлаа. Ингээд сэжигчний гэрт очтол ихнэр нь мандах 5 хоногийн өмнө Баян-Үлгийн аймаг руу хувийн тээвэрт явчихсан болохоор одоогоор эцгүй байна гэсэн аж. Гэвч шуурхай ирж хаасны хүчинд түүнийг холын тээвэрт явуулгүй аймагаас 100 км-ийн зайтай суманд нэг найзындаа архитаж хэвтэгт нь олж баривчилсан байна. Түүнээс байцаалт авахд би 2 найзтайгаа хамт арх уусан үнэ. Гэхдээ толгодын дунд байгаагүй. Голын цахад байсан. Биднийг тэнд байсныг Казак өвгөн мэднэ гэж мэлцжээ.
Түүнтэй хамт явсан гих хоёр залаг дуудан ирүүлж тус нь байцаатал хамт харигдсанаа хүлээсэн ч явсан маршрутынхаа тухай ярихдаа ам зүрсэн нь сэжиглэх гол үндэс болсон байна. Ингээд тэр гурыг сэжигтнээр хорж байцаалдаг дахин явуулснаар энэ хүн амны хэргийг тэр гурав хамтарч үлдсэн болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдчихэ. Хэрэг жухам яаж гарсан талаар хэргийн гол эзэн мантахаас асуухад тэр өдөр чимгээ гэрээсээ холгүйхэн худгаас ус авахаар явж байхад нь бид гурав таарсан юм. Бид хар багасаа л аймгийн төв тоглож өссөн, нэг 10 жилийг хамт түргсэн, нэг нэгнээ сайн мэдэх хүмүүс учир сүйд болоод уулзсан л та. Тэгээд ч чимгээ сүүлийн жилүүдэд нутагтаа бараг байхгүй хотод байгаа бас юуны чилээ нэг тэмцээнд орж төрүүлээд алтан медаль авсан гэж ах дүүсээс нь сонссон байсан. Тэгээд бид нар түүнийг хараад уулзъя гэж ярилцсан юм. Түүний хажууд нь очиж зогсонгуутай "Хөөе, чи хотоос хизээ ирсэн юм бэ? Чамаагч нөгөө юу ч илээ зодоон цохооны тэмцээнд алтан медаль авсан гэж сонссон. Амралтаараа ирсэн юм уу? Медалийг чинь тэмдэглэнэх үү? Бид нар уулзаагүй уудсны баяр хийгээд явж байна. Дээр нь манай гамбаа хүүтэй болчихож хамт явж гол дээр очиж наригчаад ирье" гэж хэлсэн. Тэгтэл миний хажуунаас хүрлээ шуртгийн өсөрч буугаад хувинтаа устаанд хамт хүүхнийг машин суулгах харж ирсэн. Чимгээш нэг их дургуцаагүй. Би гэртээ очиж усаа юулчгээд ирье. Тэгээд уцаа салаад гараад ирье. Гэхдээ би ганцаараа та нартай явахгүй, өөр хүн аваач гэсэн юм. Тэгэхээр нь бид гурав ам уралдан манай ангийнхаа араас ирнэ. Хотоос ирсэн болохоор чамайг хүндлэх маягаар төрүүлээд аваад явжээ гэсэн. Үнэн дээр бид гурав тухайн үед чимгээгээс өөр хүн дагуулж явъя гэж бодооч үгүй, яриач үгүй л дээ. Чимгээ бид гурвын үгэнд шууд л итгэсэн баг. Гамбаа бид хоёр хүрлээд хандаад "Хүрлээ, чи уснаас нь дамжлаад хүргээд өчөх. Тэгээд чимгээг аваад ир. Бид хоёр ус суугаад эндээ хүлээж ой" гэхэд дуртай нарахгүй хамт явсан. Ихтэй чимгээг гэрлүүгөө явах замдаа хүрлээд "Би ганцаараа та гуравтаа явж яах юм бэ? Ер нь болио" гэж хит хэлсэн юм билээ л дээ. Тэгт нь хүрлээ "Санаа зовлтгүй. Манай ангийнхан өнөөдөр нийлэх гэж байгаа юм. Удахгүй араас манай анги хүүхдүүд машинтайгаа очино. Бид нар нэг дор өссөн хүмүүс чамааг яавал гэж амарч байгаа юм чинь ганц өдөр салхинд гарч хаад хүрээд ирэхгүй юу" гэж ятгсаар байгаа дахуулаад ирсэн. Чимгээ жигтэйхэн гойжгсан нүүр амаа будаад гартаа жижиг зүнг барьчихсан байхыг хараад бид хоёр ч тоос татуулан давхиж очингуудаа суулгаж аваад голын зүг явцгаасан. Замдаа гамбаа тал шил архинаас аяганд хийж чимгээд барьсан ч тэр "Би уутаггүй, зүгээр амсаад өгье" гэд дөнгөж амсаад өгсөн юм. Тэгэхээр нь би "За юу сүртэй юм бэ? Бид нар дахиж авахгүй. Эхний нэг авахгүй бол найз нөхөд гэж хамт яв хэрэг юу илээ" гэж хэлтэл нөгөө хоёр ч тал талаас нь шахсаар аяхтай архийг бараг зутгах шахуу уулгачихсан. Тэгтэл хүрлээ өөртөө нэг хийж уучгаад чимгээ дахин аяглан өгч "Хаяа нэг татах зүгээр штэ. Одоо найзынхаа өгснэг уучих юм байгаа зү" гэд шахаад уулгачихсан. Энэ үед голын эрэхт ирчихсэн байлаа. Би тэд авчирсан идэх уух юмаа дэлгээд дахин нэг арх задлахад гамбаа аяглаад мөн л чимгээд өгч "Харин одоо байгаль дэлхийгээ баярлуулад найзынхаа өгснийг уучих" гэтэл чимгээ За би саад ирээ. Тэгээд ууя" гэж хэлээд босч машины цаагуур орсон. Тэгтэлч гамбаа араас нь босч очоод бэлхүсээр нь тэвэрч эстэй жалгараа зүтгэж эхэлсэн юм. Чимгээ "Болол доо, та нар намайг юу гэж бодов?" гэж хэлээд гамбааг тохоогоороо яварч гарыг нь алдуулангуудаа шүгүр хоншоортой сандааллынхан хоншоороор хүчтэй гихч нүшглээд автал гамбаа илгээ тэрэн доошоо суучихсан. Тэгэнгүүт чимгээ жалах даган гэрийн зүг гүйсэн. Үрлээ бид хоёр ч араас нөгөөсөөр би түүнийг гүйцэнгүүтээ гисээр нь тэврээд автал тэр суун тусан сугарч мултраад салтаараа өшгөлөөд залгуулан дэгээд жорхит нь би тас эдрэгээс авч унсан. Харин энэ үед хүрлээ гамбаа хоёр "Энэ хүүхэнд гараараа хүрэх аргагүй юм байна" гэд газраас том чулуу шүүрэн авч байгаа үзэгдсэн л дээ. Чимгээ хэрэг биштгэн гэж бодсноо яасан. "Та нар чулуугаа хайчгаач" гэж говьхтан бид гурав
Тэгвэл хідүүлээ сайхан наргий гэж хэлээд ойрцсон юм. Чимгээч тэгвэл та нар намайг оролдохгүй гэж хэл гэсэн. Тэгэхэд хүрлээ. Чамайг оролцсон хүн алга, зүгээр тоглож байхад чи буруу ойлгоод байна гэд инээхэд чимгээ бидэнд л ойрцсон. Харин би түүнийг хад чулуутай газрын хажуугаар гарах үед нь дарж унахад хувцсыг нь урж тасдан нүцгэлэхээр оролцсон. Түрүүн өшөглөл зохиосондоо уур хүрээд байсан юм л да. Нөгөө хоёр жин мөчийг хүлээж адан байсан болохоор чимгээгийн гар хөлийг дарж хамжилсан. Тэгтэл чимгээ авсгаа гарган миний мөр бас нүдрөө гутлынхаа өсгийгөөр жижээд өргөсөн. Нүд сохорчих шиг болоод амар өвдөгт нь би нүрээ даран "Нүд сохлоо ажиглаа" гэж орилтол гамбаа хүрлээ хоёрч яав ийв гэд хүүхний гар хөлийг нь орхио над руу усгийсэн юм. Харин энэ үед чимгээ өрөөсөн гутлаа шидчихэд нүцгэн хадтай бэсрэг толгороо гүйсэн. Миний уур жигтэйхэн хурж байсан болохоор "Алио гамбаа, машин асаагаад ир, араас нь хөөе" гэхэд хүрлээ хажуунаас нь "Хэрэггүй, зангуудаа газар хүл нүцгэн хаашаа зайлдг юм" гэсэн. Нэрэж чимгээ хад асах дамжингүйсээр толгой оройд гараа суучсан. Бид гурав машинтайгаа түүнийг гүйцэж ирээд буун бүсэлж авахад чимгээ машин руу гүйччод дотор нь орж суунгуудаа дотроос нь төгччихсэн. Бид гурав цонхны шилээ онгойлгон хаалга нээх гэж оролдоод бүтэхгүй болохоор нь сүүлдээ ам өчөг өгч царай алдан гуйсан ч чимгээ хаалга тайлаагүй. Ингэж байтал шүнж болчихсон. Бид гурав хүүхнийг элдвээр гууж зандарч аргадаж агаад яваанда холгоо очоод отоо суучих. Чимээгүй болчхоор бид нарыг явчихж гэж бодно үз гэж ярилцсан машинаас нэлийн холдоо суучихсан юм. Бид гурыг чимээгүй болчхоор чимгээ явчихсан гэж бодсон уу? Машинаас симээрхэн буугаад жалга дагаад гүйсэн юм. Тэгтэн бид гурав гинэт гарч ирээд барьж авсан. Гамбаа түүний хоолойг баалзуурдаж дараад хүрлээ хөлийг нь дэлгүүрдэн барьж харин би эхлээд хүчрхийлээд бостол тэр амьсгал хураасан байсан. Түүнийг өхөлт хөргсөн хүн бол багалзууртад дарсан гамбаа. Мөн тэр хоёр амьсгал хураачаад байгааг нь мэдсэрэж "Одоо бид хоёр" гэж согтуурхан дайраад ээлжлэн хурцл үлдсэн. Үүнийг дараа гуруулаа яах вэ гэж ярилцж байгаад талигачин зөгцийг жалгын мухарт хаяад машиндаа сууцгаан хэргийн газраас цухтах гэсэн боловч машины дэлгүүр алга болчихсон байлаа. Чимгээ түлхүүрийг мулталж аваа зогсохгүй хид хідэн цахилгааны утсыг салгаад хайжгсан болохоор үүр цайхууд арай гэрнийгийн машинаа асаагаад хэргийн газраас цухтаасан. Бид гуравт түүнийг алах санаа байгаагүй. Зүгээр л ир юм хүмүүсийн ёсоор аятайхан нархий гэж бодсноос цаашгүй. Тэгээд ч гамбаа эхнээсээ түүнийг архиар шахаад бас татаж чангаагаад хүрлээ бид хоёрыг өдөөсөн гол буруутан их зэргээр өөрийгөө өнгөөл ярьж. Гэмт хэрэгтнүүд зохих яллаа авсан болно. За өмнөх 7 хоног та бүхэндээ санаж явахад илүүдэхгүй сургамжтай явдлуудын 1-р хэсгийг хүргэсэн бол өнөөдөр 2-р хэсгийг нь уншиж хүргэнэ. Бензин уугаад явчихсан юм л да. Арангай аймагт сургууль төгсөж очисон залуу багш мотоциклаа асаах гэж оролдож байж. 4 ойч хүрээгүй хүн түүний хийж байгааг сонирхож байхад гэрлүүгөө яваад орчиж л дээ. Багш залуу сайн нэгэн мотоциклаа асааж үзээд гэрийнхээ хатавчин тавьсан шилтээ бензинээ авахаар ортол хүүгийнх нь амьсгалд давхцсан гар хөлөө савчин байв. Царай нь хувгаа цагаан. Хүүгийн хажууд ундааны шошготой шилэнд хийж тавьсан бензинтэй шил бөөрөөрөө унаж сүүлийн туслууд нь амаар насгарч байв. Багш ирж сандарч мэгдэн ураг шоошоо хараалган айл амтнаас сүү сургасан боловч олцсонгүй. Эцэст нь эмнэлэг рүү очисон байна. Ядахтаа саяхан асааж үдсэн мотоциклийнх нь карбюраторт тусал бензинч үлдсэнгүй. Эмнэлгээс машинтай эмч нар тахилдаж ирсэн боловч өөрт хожимдсан байна. Ундаанд дургүй хөөхөд хизээ байлаа да. Эцэг эхчүүд минь хүүхдээс нуух зүйлээ сайтар нууж байхтун. Тэдний идэж уудаг амтад зүйлсийн савнд хортой, аюултай зүйлийг хадгалж хэрхвч болохгүй.
Гялхаар ууд хоёр хүүхдийн аминд хүрсэн нь. Нэгэн бүсгийн хоёр жаахан охиноо гэртээ төгччгээд ажилдаа явдаг ажилтай. Гэтэл эргийг нь дэвтээж ингэрийг нь оргож байсан инхэрхэн хоёр охин нь нэгэн зэрэг амиа алдсан аимшигт мэдээг дуулгасан байна. Энэ мэдээг сонссон бүсгүй гэртээ яаж харснаа ч мэдсэнгүй. Нэг л мэдхэд охтынхоо хөрсөн цогцыг тэрврээд уйлдсав. Гэрээр нь дүүрэн бараагаа хийж зардаг гялгаар ууд хөглөрч байгаа нь нүдэнд харагдав. Шүүх хэмэлгийн задлан шинжилгээгээр охтын нас барсан шалтгааныг амьсгалын цочмог дутагдалд орсон гатны нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Ийм бүсгүй хиндэл гомдох үлээ. Дэмийл уйлдсуусан байна. Хоёр охин нь нүүрэндээ гялгаар ууд өглөн тогсон бололтой. Хоёр охины нүүрэнд гялгаар ууд байсан бөгөөд хамар амыг нь дараад тун бух нь алдсан байна. Нүрээ нилээд самарсан орон байх бөгөөд гарт нь гялгаар уудны хит хитэн тасархай авлаа. Гялгаар ууд толгойдоо ууссан тэд хүчил төрөгчгөө болж улмаар ухаан нь балартай гагшинд уутааж тайлж авч чадалгүй ийхүү мөнх бүсийг үтсэн байна. Тэд хэний санаад оромгүй энгийн нэг зүйлээс болж нэгэн гэр бүлийн хувь заяа буруугаар эргэж. Хүүхэд цаваагүйтэн гялгаар ууд тор бас бус зүйлийг толгойдоо өглөж тоглож байвал амь насанд нь хүрч болдоггоо гэсэн гашуун туршлага байгааг санан аль болох сэрэмжлүүлэх нь зүйтэй мэт. Мөлхөж аваа хүүгээсээ хараага буус алга. Өглөө 4 хүлтэй, өдөр 2 хүлтэй, орой 3 хүлтэй хүний хамгийн эмзэг нас нь 4 хүлтэй үе тохиолдно. Юм бүхнийг шохоорхон, юуж тааралцсан аваад залгиж орхино. Халуун хүйтэн хортой хоргойг даанч мэдэхгүй. Нэгэн тохиолдол бараа аймагт болсон байна. Зуны нэгэн алгар сайхан өдөр хэдэн хоноо шовтарч хаад орж ирсэн ээж шуудхан л баг хүүхдээ сургалж. Нэрмэлт халсан нөхөр нь дүүгээ харж байх ёстой ах эгч нар нь мэдсэнгүй. Бүгдээрээ л нэг юм сай санцгааж гадуур дотор баахан л ирж. Эцэст нь жаал хүүг ойролцоо байх худагнаас олсон байна. Аз болоход хүү хадаас нь тэглэн үлдэж жив ухахээс нь аварсан байна. Энэ мэд жишээ олон. Жорлон дунсан, гал руу орсон, халуун цайн түлэгдсэн, халуун хоол татсан, могооны сүл татсан зэрэг. Тэд өөрсдийгөө ямар ч аюул хөнөөлөөс хамгаалж үл чадна. Тэгэхээр мөлхөж аваа хүүхдээсээ хараага буус алга. Ромбо архитаа зүг уужгсан таагүй явдал. 1970-ад оны сүүлээр энэ явдал болсон байна. 5 жил оюутны ширээний ард сууж тархиа үнэт эрдмээр дүүргэсэн залуус шиндэл, шин костюмоор гойцоож дээд боловсролын илэрхийлэл болсон Ром хэмээх тэмдгээ зүүн цэцгийн хуар шиг амьтад Улаанбаатарын гудамжаар хөлхөлждөг байлаа. Гэтэл нэг өдөр таагүй мэдээ сонсогдхон тэр. Дээд сургууль төгсөөд удаагүй байсан нэг залуу эмнэлэгт хаалхаанд орсон байна. Түүний найз яасан ийснийг нь мэдхээр нөхдөөсөө асуудал цаадуулна. Сумаа авахулж байгаа гэж ирээд л хөхөрлөж л дээ. Ямар сум гэж асуудал. Цаадах чинь хотоодондоо буудуулсан гэсэн байна. Тоглоом хийлгүй яриад хаач гэсэн боловч цаадуулна. Чи өөрөө эмнэлэг дээр очиод мэдээд аваа хэмээж. Тэгтэл ийм явдал болж л дээ. Тэр үед Ром бугаахыг ёстой л нэг үзүүлдэг байсан цаг. Нөхд нь түүнийг дайлж Ромбыг нь тайлуулан аяхтай архинд хийж уухыг шахаж эхэлж. Нэг уулаа, хоёр уулаа, гурав ууж. Дөрөв дэх дээр нь шилэн аягны ёроолд Ромб нь үлдсэнгүй. Архитан цуг хотод руу норчхож л дээ. Ингээд л хагалгааны орон дээр гарах нь тэр. Өнөөдөр ч Ром бугаалтын энэ ус байсаар л байна. Одоо медаль, гавьяат, төрийн шагнал угаах гэх мэтийн нүсэр ажил монголчууд аргацаар л байгаа. Шилэн аяхан доторхоо сайтар ажиглахгүй бол иймэрхүү тохиолдлууд гарах нь шүү. Цонхоор шидсэн бижүүний шил. Өндөр байрлахтаа нийслэлийн 13-14 дугаар хороолол бидний хэсгээр энэ явдлыг нүдээр үзсэн юм. 20 гаруй насны жаал бүсгүй 60 орчим насны ээжигээ өвдөг дээрээ аван уйлдсан. Хүмүүс тойрон бүчиж. Үгүй юу болчихв? Энэ жаал бүсгүй ээжтэйгээ дэлгүүр орчход иртэл дээрээс нь шил нисж ирээд
ээжийг нь онцгож. Азтай нь хальт шүргээд л гин. Хаг усарсан хятад пижүүний шиг хэвтэн хажууд нь. Хөвшний шан хаваас маш их цус гарсан байна. Цагдаа түргэн дутах уу? Цагдаа нар ийшээ эзнийг нь олохоор орсон. Энэ олон цонхны хаанаас нь олох юм бол доо. Бодолгүйч түргэн ирж ээж охин хоёр имлэг рүү одов. Харин шидлийг нь шидсэн эзэн нь олдсонгүй. Байшингийн ёроолоор бид тун болгоомжгүй алхдаг та. Манай хүүхэд залуучууд ч ус асгах, элдв зүйлээр шитгэн илбэг. Аюултай явдаа шүү. Хан нэвтлэн орж ирдэг хар хувцастай хүний сүнс. Насанбаяр Гима 2 дээд сургуулаа дөнгөж дүүргээд тусдаа гарахаар шийдэж хөсний байшин сураглаж явсаар Баянзүрх түргээс баруун өмнөх динж дор байх нэгэн байшинд жилийн хугацаатай суухаар босоо аж. Уг байшингийн үн хөсч тун гайгүй байсан учраас гэрийн эзэнд очинд мөнгийг бөөнөр нь өгсөнд ихэд баярлаа. За би сэлэнг явж жил болоод ирнэ. Тэр болтол та нар эзний ёсоор байж вэ гэхэд явсан байна. Байшинд орсныхаа дараа Насанбаяр Гима 2 хамт сургууль төгссөн хідэн нөхдөд авчран 3-4 хоног наргиж сингисгээсэн бөгөөд ирсэн гीчэд уван цовон явцгааж хоёул үлдсэн хойно тэд анхныхаа сонин үзэгдэлтэй таарж эхлээд баггүй айд сандарсан боловч яваандаа дас өөрсдөд нь тохиолдсон хачин учирлуудаас онц сонирхолтойг нь тэмдэглэн авдаг болсон байна. Насанбаярын тэмдэглэж авсан заримыг нь сонирхолбол ийм буюу. Хар хувцастай хүн хан нэвтлэн орж ирэв. Энэ өрөө бид хоёр сүүлчийн гээждийг үдэж гаргаж өгөөд унтахаар хэвтлээ. Гима дэрэн дээр толгой тавиад нам унтаж би зөөр мөлөж байлаа. Өрөөнд гинэд утаа унаар татах шиг болж гал хүс түлээгүй юмсан хаанаас юм утаа гардаг байна гэж би ихэд гайхлаа. Босоод энэ тэнд юм шатаж байгаа юм болов тэгвэл хиншүү хэрвээс үнэртмээр юм химээ таслахаан дотор явж сайтар шалгаж үзлээ. Гэхдээ сэжигтэй гэхээр юм юу ч мэдэгцэнгүй. Гинэд нөгөө утаа унаар сарнан арилж саруулхан боллоо. Гэрэл асаагаагүй боловч юм харагдахаар хийгээтэй байсан юм. Би гайхасхийн орондоо орон хөвтөж байтал хой талын ханьны орчимд хурц гэрэл гэсгэх шиг болоход гал гэсэн бодол санаанд зурсхийн усхийн босов. Урс гэрэл ассан шигээ тэр дороо унтарч дэлгэмгэр том хар хувцастай гартаа гуйлч юм уу хөрөлч юм уу суур бүхий асаастай лаа барьсан өтгөн хар урт сахалтай хүний дүрс тодрон гарч ирээд хэд алхаан тасалгааны гол зогсоод хэрэгслэн залбирч бүдүүн баргил хоолоогоор ямар нэг юм дөнгөнүүлэн уншихад Бурхны ном уншиж байна гэдгийг нь би анзаарсан. Хар хувцас номоо уншиж дуусах бололтой баруун гарыг дээш өргөн хэсэг зогсоход төөний күн цэнхэрнүүд тотоос тод гялалзан харагдаж байснаа. Намайг харан инээхүйлэг шиг болсноо. Кино зургийн хайс солигдох мэт алга басны дараа би Гимаг сэрэхэр дуудаж чангаасан боловч хэд хоног олон хүний хоол унд бэлтгэж нойр муута байсандаа ч тэрөө огт сэрээгүй. Өглөө нь босон явдлын тухай хэлэхэд Гима үнэмшээгүйгээр үл барам. За чи зүудлээл из. Үгүй бол мэдрэлч муу да биз химээ шоолж хөхрөөд огч тоосонгүй. Ханан дээр алтаар бичсэн бичиг тодорсон. Энэ явдлаас хойш яг 1 сарын дараа үлээ. Гима компанийнхаа сарын тайлан балансыг гаргах гээд ажил ихтэй би туслалцаж байлаа л да. Ханан дээр бүдэг шаргал гэрэл туяарахад за чи харж байгаараа одоо энэ ханаас лаа барьсан хар хувцастай хүн гарч ирээд ном уншина гэж Гима чивнүүл. Чи одоо сэрүүн зүудэлдэг болоо юу да гэж Гима хэлж дуусаагүй байтал ханан дээр алтаар бичсэн шүлхийн мөр бадаг гэмээр 5 мөр тодорлоо. Дээр доороо цэг зураас бүхий тэр үсгийг Кирилл, Латин, Араб бичиг болохыг алиг нь гэдгийг төсөөлөх арга байсангүй. Тэр өсгүүд 2 минут хэр гэрэлтэн дотроо замхарсан бөгөөд хар хувцастай хүн гарч ирэхийг амьсгаа даран нилээд хүлээсэн боловч гарч ирсэнгүй. Хурмын ёслол болж байхыг хоёулаа харсан юм.
Алтан шармал үсэг ханан дээр гэрэлтэн гарч ирснээс хойш бас л сарын дараа болоо да. Амралтын өдөр байсан тул бид хоёр гэртээ байж байлаа. Өдрийн 15 цагийн үед хөгжмийн их шиглэн даялгал сонсогдож эхлэв. Бид хоёрын тааж ярьснаар баян хуур, балалайк билүү тийм нэг товшуур хөгжим уянгалж эхлэхэд эфемээр нэвтрүүлэг явж байна гэж бодсон боловч бид хоёрын хинэн ч хөгжмөө залхаагүй байсан юм. Хөгжмөө залгавал зар сурталчилгаад нэвтрүүлж байсан бөгөөд нөгөө хөгжмийн аялал түүнийг даран улам чангарахад ханан дээр дүүрс харагдаж эхлэв. Орос тосхны хуучин модон байшингийн гадаа залсан, урд вандан ширээ тойрон суусан, зогссон олон ч хүн харагдаж байна. Тэр олон хүний дунд цагаан хувцастай залуу охин хоёр нүдэнд онцгой тусгааж. Ингээд залуухаас бүгж солилцож байхад хамгийн ханнаас гарч ирэн надад харагдсан. Хар хувцастай хүн гарч ирэн тэр хоёрыг алтан загалмайгаар адиссан нь Христосын шашны лам гэдгийг илэрхий. Лам адис хүртээсний дараа хосууд үнсэлсэн урмын ёслолд оролцохсод цом хэлбэртэй том жижиг хундаг өргөн тулгаж гэрлэж буй хосуудад баяр хүргэж дараа нь бүгд нийлэн ямар нэгэн дуу дуулж буйн мэдэгдэж байвч хүмүүсийн дуулах эс сонсогдсон хөгжим уянгалсаар. Тэгээд айжмаар намссаар чимээ тасрахад өргөн дэлгэцийн кино адил ханан дээр тодрон байсан дүрсчун замхраа ирлээ. Уг нь байдлыг харахад хорим өндөрлөх ягаад ч үгүй дөнгөжл эхэлж байсан баймаар. Адис хүртээгч харлан алсын замд явж буйг харсан нь. Бид хоёр гурван найзтайгаа гэртээ байж байлаа. Хэдүүлээ наргиан болгож хин хожигдсныхоо хувцсыг тайлах бооцоодоо хүзэр тоглож байсан юм. Хариг бүрээ болж байсан үе л дээ. Хонх чингэний дуурах сонсогдоход Гема бид хоёр ханан дээр ямар нэг юм гарч ирэх нь гэдгийг гадарлан энэ гуравт юу гэж хэлэх вэ гэж хоёр юм ярилцав. Тэгээд юу л болбол өөрсдийнхөө ойлгох нь бизгээд бодлоо. Алсаас нэгэн химээр жингэнэн дуугарч алсан хонхны дойртон орцоор бүр дэргэд ирэх шиг болоход ханан дээр гурвалсан морь тэрэг нугын нундуур хуваасан шаргал замаар довтлон ирж яваа. Цаана нь тусмаа дургасан намхан толгодын ингэр зогсох хитэн хүн гарт аллах нь харагдав. Өндөр биетэй цагаан цусмын гурван морь толгой хайлан дүүхэлцэн жигтгэн хатрах бөгөөд түшлэгтэй суудалд лам нэгэн эмэгтэй хамт сууж ардаа тоноглож бүхэлсэн хоёр авдар давхарлаж ачаад олсоор даруулсан нь нүдэнд дотоостод. Март хэдийгээр зөөлөн хатрах мэт боловч хоромхон зур жирэлзэн өнгөрөхөд мордын хүзүүнээс зүгсэн мөнгөн хонхны жингэнэн сонсогдох уянгалагдав. Мөн л тасалтав. Аимшигт ярахлал. Гема бид хоёрыг ажилласаа дөнгөж ирээд байхад энэ үзэгдэл өрнсөн юм. Гэнэт буун дуу тасхийн олон хүн нийтгэнтэл гүйлдэг сонсогдсон ханан дээр бор тааран шинэлдээ цэргүүд нэг байшингийн үүд хаалгыг бууны бөксөөр цүм цохон орж ирэх нь харагдав. Байшинд орж ирэн гэрийн эзэд ир юм хоёрыг барьж авч хүлэн ид юмсыг нь хайр найргүй бяснуулан сүйтгэж ямар нэг юм ирэх бөгөөд гэрийн эздийг бүрмэл ташуураар хайр найргүй ороолгон занчиж бинто бууны гутхан жадаар дүрэн сийчих нь ирүүдэн байцаач буй бололтой. Ирүүдүүлэн тамлуулж буй хоёр юу ч эс дуурах бөгөөд үүнд хорссон офицер тушаал өгөхөд цэргүүд эмэгтэй хамаг хувцсыг ураад ээлжлэн бэлгийн хүчирхийлэл үлдээд эцэст нь тэр хоёрыг чирж гарган шонгийн модноос дүүжлэх хөнөөсөн бөгөөд тэр хоёрын цогцос салхины аясаар савлан байлаа. Тушаал өгсөн орос офицер байшин шатаахаар шилдэг керосин цацан шүдэнс зураад цэргүүдэд дагуулan оцсон боловч гал авалтсангүй утаа өгөж байгаад ундрав. Аимшигт яргалал ийхүү дуусав. Энэ бол ожин үнэндээ насан баяр Гема хоёрын зүүд бөгөөд түүнийгээ тэмдэглэсэн нь энэ юм. Гэвч тэр хоёр нэг цаг хугацаанд яг ижилхэн зүүдэлж байсан сонио. Хэдэн удаа дараалан зүүдэлсний дараа тэд дорнод нутгийн алтартаа зайран удган хоёр дээр очиж зүүдний учрыг тайлж өгөхийг хүссэн байна.
Зарим удганаар өөрсдийн онгод юу альцсныг өгүүлэхтэй. Та нарын тэр байшинд олон жилийн өмнө Орос газраас нэгэн лам эхнэрийн хамт өөрийн шашин номыг дэлгэрүүлэх зорилгоор ирж сүм барьсан бөгөөд түүнээс хойш төдөлгүй тэдний хувьд тэрс номтнууд ирж ламыг эхнэрийнх нь хамт хэрцгийхэр хороосон байна. Хороогдсон хоёр баг бос мөнгөтэй байснаа дайснуудтай хэлж өгөөгүй учраас ийхүү халаагджээ. Та нарт муу юм болохгүй. Харин ч тэр Орос ламын сүнс алт мөнгөө нуусан газраа зүүдээр дамжуулан хэлж өгөөс та нар хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болно гэсэн байна. Харин алуурчид улаан Орос байсан уу, цагаан Орос байсан уу гэж асуухад Орос нь Оросоо, улаан цагааныг би мэдэхгүй юм хэмээн хариулсан байна. Насанбаяр Гима хоёр байшин хөөслөх 1 жилийн хугацаагаа дуусангууд Америкийн нэгдсэн улс руу явсан бөгөөд виз нь Зарим удган хоёрын хүчээр 3 хоногт бүтэж хотын ойролцоо эдлэн газар худалдан авч амьдарч байгаа аж. Саяхан 2 ихэр хүүтэй болсон гэсэн шүү. Эхнэртэйгээ нөхцөн залууг хорлох гээд гэрт нь байсан гэмгүү 6 хүнийг галдан шатаажээ. Галаар надад аюултай гэсэн үг бий. Нэрээч амьдралыг тэтгэгшидтэй энэ зүйл амьд амьтанд гай тарьсан нь элбэг. Ялангуяа түүнийг өхлийн зэвсэг болгон ашигласан тохиолдолд хүн төрлөختөн хуугаараа суурчж мэднэ. Жишээ нь манай улсад бусдаас ус хонзонгоо авахын тулд галыг ашиглаж олон хүнийг шатааж алсан хэрэг нэг биш удаа гарч байсныг та бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн уус салсан ихнэрээ харцсан алтан цоож гэхээр нэгэн айлын хөгшин залуу 4 хүнийг гэрийнх нь гаднаас галдаж хөнөөсөн билээ. Харин энэ удаа түүнтэй яг адилхан нэгэн хэргийн тухай өгүүлэхээр шийдлээ. Онцлог нь энэ хэрэг соцныгийн үед гарсан юм. 1980 оны 11 сард толгойтын эцсийн нэгэн гудамжинд Баатрих гэдэг айр шатаж дотор нь унтаж байсан 6 хүн хормын дотор нүс нуран болжээ. Энэ тухай сонссон болгон халаглан харамсжээ. Харин мэргэжлийн хүмүүс гал хэрхэн юунаас болж гарав гэдгийг шалгаж үзтэл хэн нэгэн хорон санаатан гаднаас нь гал тавьсан болох нь тогтоогдсон байна. Гэвчийн айлынхандаа ус хонцон тойж гэдэг юм уу, ер нь тэр болов уу гэд сэжгэлдэхэр хүн олдохгүй байсан учраас энэ ноцтой хэргийн учиг тайлагдахгүй нэлээд уджээ. Цаг хугацаа улиран өнгөрхийн хэрээр энэ хэрэг бүдгэрэн мартагдж байсан ч 1984 оны 4 сард гавьяат хуульч дамданд орж Ахмад шагдар хорлоо. Эрүүгийн төлөөлөгч хуйг нар энэ хэргийг хамтран илрүүлэхээр шаргуу ажиллаж эхэлсэн байна. Тэд 5 цэргийн материалтай нэг бичлэн танилцсны эцэст энэ хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хүмүүс зарим нэг зүйлийг орт тас шалгаагүй. Ялангуяа гэрч нарын мэдүүлгийг нэг их оошоогоогүй ноцтой алдаа гаргасныг анзаарсан байна. Ингээд шалгалтыг дахин шинжилэн явуулж эхэлсэн бөгөөд Баатрийн гэр шатах үед ойр хавьд нь байж харсан, үдсэн гэрч нартай дахин уулзаж байцаалд авахар болж. Зарим үед олон хоног сарын дараа гэрчийг дахин байцаах нь чухал ач холбогдол өгдөг аж. Учир нь хэрэг эд халуун байх үед зарим гэрч айд сандраад ч юм уу бэргээд олигтой юм хэлж чаддгүй. Мэдэж байгаа юм нуух тохиолдол их гардаг. Харин хэдэн жилийн дараа ч юм уу хэсэг хугацааны дараа эргүүлэн асуухад ил цагаан ярих тохиолдол их байдаг байна. Яг энэ тактикийг сонгож авсан цагдаа нар шатсан гэрийн арын гудамжинд амьдарч байсан. Галын дуудлагыг хамгийн түрүүнд өгсөн иргэн имээс эрчим мэдүүлэг авбал тэрээр би өдөр болгон оёдлын үйлдвэрт ажилладаг охиноо автобусны буудлаас тосч авдаг юм л да. Тэр өдөр ч мөн адил охиноо тосч авахаар 22 цаг өнгөрч яхад гэрээсээ гарсан юм. Тэгээд 23 цагийн үед автобусны буудлаас охиноо тосч аваад гэрлөөгөө явж байтал Баатрийн гэр гадна талаас бөөн улаан гал авалцсан шатаж байлаа. Тэр даруй ойролцоох цэцэрлөөрөө гүйжчихэд манайчийнх нь уцаар гал команд дуудтал дорхонол хэдхэн минутын дараа ирсэн боловч гэр нь галын машин ирэхээс өмнө 5-аас 10 минутын дотор дорхоноо шатчихсан. Юу ч үлдээгүй шатсан да хэмээсэн байна. Харин хохирогч айлын хажуу хавирганы айлуудаас орж гэрчийн мэдүүлэг автал Баатрийн хашаандаа гүйдэг уяатай айхтар зуудаг нохоотой айл байсан.
Хамгийн гол нь зуудаг нохоог нь хориулахгүйгээр тэдний гэрт гадны ямар ч хүн орж чаддгүй байсан хэмээн нэг биш хүн хэлсэн байна. Ялангуяа хажуу хашааны айлын хүн гэр шатсан тэр үдэш тэдний хашаанд нохоо боргох, хуцах ямар ч чимээ гараагүй дээ гэж хэлсэн нь маш сэжигтэй байжээ. Энэ мэтээр асуу сурсаар байтал тэр шөнө Баатаринд гаднаас нэг зочин ирж гонсон болох нь тодорхой болсон байна. Тэр хүнийг хаанхын хэн болохыг нь шалгаж тогтоотол Баатарын их нэртэй нууц амрагийн холбоотой байсан болох нь батлагцааж. Энэ байдал дүгнэлт хийгээд үзэхэд яа харахгүй ир юм хоёрын явдалд өшрөхсөн хүн гал тавьсан байж мэдэх юм гэсэн бодтой тамга гарч ирсэн байна. Харин энэ таамгаар бол мэдээж хамгийн түрүүнд гэрийн эзэн Баатарыг сэжиглэж таарна. Гэвч тухайн үед гэрийн эзэн хаана байсан бэ гэдгийг судалгаа хийтэл тэр хэрэг гардаг үед Баянхонгор аймагт ажиллаар явж байсан нь тогтоогдсон байна. Нэгэнд Баатар буруугүй бол хэн байх вэ гэж гайхширсан байцаагч нар хонцсыг чадах гэсэн хүн байв уу гэж судалтал нотлох баримт олцсонгүй. Харин энэ үед эрүүгийн төлөөлөгч хуйг хэргийн газрын дүрслэлийг дахин сөхөж байгаад гал гарсны маргааш өглөө гэрийн буурин дээр тэр хавийнхан бүгдээрээ шахуу цугларан хэрэгт дурлаж байсныг энд цугласан хүмүүс бүгд бие биенээ таних ядчил нэг нэгнийхээ зүсийг үзсэн хүмүүс гэдгийг онцгойлон сонирхжээ. Юмыг яаж мэдэх вэ? Гал тавьсан хүн энэ хүмүүсийн дунд байсан ч юм билүү гэж бодсон төлөөлөгч хуйг дахин тэр хавийнхантай уулзаж тухайн үед хэргийн газарт ирсэн хүмүүс ямар байдалтай байсан, сэжигтэй гэмээр үйлдэл зүйлж байсан хүн байсан уу гэдгийг тодруулахар болсон нь хэргийн учрыг атгаж авсан зөв сэжүүр болсон байна. Яасан бэ гэхээр хэргийн газар цугларсан хүмүүсээс тэр үед сэжигтэй гэмээр хүн байсан уу гэж асуухад олон хүн нэг өнгөн малгайтай хар дээлтэй Монгол гуталтай үл таних хүн сонирхоод зогсож байсан хэмээн хэлсэн юмсан ч. Ялангуяа хохирогчийн хөр шайлын авгаа тэр танихгүй өнгөн малгайтай хүнийг хачин муухай харцтай байсан. Санаансаргүй таарч харж зогссон юм болов уу гэтэл тэр хүн шатсан гэрийн дотор үнс осон цогцснуудыг маш нухацтай ширтээд байсан болохоор би их гайхаж байсан. Дахин тэнд харагдаагүй орсороггүй алга болсон гэж хариулсан байна. Хуйг энэ хэн байж болох вэ гэж хохирогч Баатартай уулзаж ярилцвал тэр дуугүй л толгоос ихсэрсэн байна. Гэхдээ тэр хүний гадарлаж байж болох байдал нүүр царайнд нь илэрсэн бөгөөд нуух гэж хичээж байгаа нь ажиглагджээ. Жохом эндээс хэргийн учир тайлагдана гэдгийг гэрхай ажигласан мөрдөн байцаагч Баатар тэр хүнийг таньдаг бол яагаад нуугаад байна гэдгийг шалтгааныг олохын тулд Баатар гэрэн шатах үед ямар ажиллаар хинтээ Баянхонгор аймаг руу явсныг сонирхтол Баянхонгор аймаг орж өвлийн ичээ авахаар Баатарын гэрт нь түр амьдарч байсан Туяа гэгч эмэгтэйтэй явсан болох нь тогтоогджээ. Уг нь энгийн нүдээр үзэхэд энэнд гайхаж ирэлцэх явдал байхгүй боловч мөрдөгчийн нүдээр бол энэ явдал ихэд сонирхолтой байв. Энэ хүүхэн нөхрийнхэн танил юм бол эхнэр нь яагаад гэртээ байх вэ? Арай энэ хүүхэнтэй холбоотой хүмүүс энэ айлыг голомтоор нь үнс болгосон юм биш байхаа гэж үзээд хэрэг дээр ажиллаж байгаа бусаддаа хэлсэн бөгөөд бүгд энэ саллыг сонирхож дэмжижээ. Тэгтэлж Баатарын ажлын газрынхан Туяа Баатар хоёр зүгээргүй болохыг батлаад өгсөн байна. Бүр салж хагцдаггүй амаргууд гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд цагдаа нар энэ хоёр амьдран суухын тулд Баатарын гэр бүлийг золиосонд хайжээ гэдэг дүгнэлтийн нотлох баримт бүрдүүлэн ажилдаа ортол бас нэг хачирхалтай мэдээлэл олсон байна. Баатарын гэр шатснаас хойш Туяа Баатар хоёр ямар ч холбоогүй болж Туяа өөр хүнтэй сууж орох орондоо болоод сураггүй алга болсон явдлаа. Гайхсан цагдаа Туяагийн урдын амьдралыг ухаж үзтэл тэр хүүхэн анх хөдөөнөөс орж ирээд сүрэн гихчтэй амьдарч байгаад салаад Баатарынд амьдрах болсон. Харин хуучин нөхөр нь Баатартай хамт ажиллаж байсан болох нь тодроод ирж. Орооцолцсон утар шиг идэрсэн энэ хэргийн үзүүр сүрэн байж болох юмаа гэсэн таамаглал төвшүүлсэн цагдаа нар дүрэн гихч одоо хаана ажиллаж амьдарч байгааг олох ажил гарчээ. Урд өмнө энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс сүрэнг байцаагаагүй байлаа.
Хоёг хотын бүх дүүрэг хороодоор 20 гаруй хоног явсны эцэст арай хийм байж ирж байсан хүн олж ажиллаж буй газар оршин сууж буй хаягийг нь тогтоожээ. Гэвч тэр сүрэнг шууд дуудан байцаасангүй. Хэдэн сарын турш тандан судалсны үр дүнд сүрэн нь өмнө нь танхаа хэрэгээр ял эдэлж байсан бас өвлийн уйлралд үнгэн л овоз өмсдөг болохыг нь олж тогтоосон байна. Мөн арх их удаг, арх уусан үедээ агсам тавь зодтолддог нилээн шазруу хилэмгээ доломгоо нэгэн байж. Гэхдээ тэр 2 жилийн өмнө авгаа авч охинтой босон төдийгүй хэнийг нэг илүү хараад байх юмгүй жигтэйхэн хангалуун амьдралтай нэгэн байв. Түүнийг ямар аргаар гэр бүлээ тижээдэг, мөн дээрх галын хэрэгтэй ямар байдлаар холбоотой болохыг олж тогтооно гэдэг толгой гашлахсан асуудал болсон учраас сүрэнгийн хашаанд ганц биеэр амьдардаг өвгөнийг зориуд хүн суулгаж сүрэнг тандуулах ажил зохион байгуулжээ. Цагдаагийн албанд ороод удаагүй байсан залуухан мөрдөн байцаагч өвгөний суусан өдрөө шахуу сүрэнтэй танилцсан амьдрах гэж ядаж явах хүний дүр эсгсэн бөгөөд айжмаар мөнгө зээлж өгөлцөж авалцсан итгэлийг нь олж аваад нийлж архичдаг болж. Архитаж аваад сүрэн 2 удаа гудамжинд тасаж унахад цагдаа залуу үүрч дүрэн авчирснаар буурч итгэлийг нь олон ахтуу болтлоо дооцсонсжээ. Харин энэ үеэр нэг авгаа мотоциклийн мөнгө нэхэж өдөр болгон шахам эрт нэрдэг болж. Сүрэн тэр авгаад мөнгө өгнө яг маргааш гэж нэлээд олон өдөр чирэгдүүлсэн бөгөөд энэ асуудлаар нь халахвчлан хуйг сүрэнг дуудан шалгаж гисэн байна. Харин ингээх явцдаа туяа хүүхэн Баатар хоёртой ямар холбоотой болохыг асууж тодруулаад гал тавьсан хэргийг шууд тулгсан байна. Сүрэн хэдийгээр энэ хэргийг хүлээхгүй байсан ч гэрийг нь шалгахад хар үнгэн л овоцч гарч ирэн яахааргүй байдалд оруулсан байна. Сүрэн яагаад гал тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа эхнэрийн салгаж нүхтсэн Баатарт өшөрхөн гэрийг нь гатнаас нь галдан шатаасан. Даанч тэр үед хэргийн эзэн хингэргийн тохор болсон гимтэн хоёр байгаагүй гимгүү 6 хүн хилмигдэн амь насаараа хохорсон. Үүнд л жаахан харамсаад байгаа юм хэмээн хэнэгч үгүй хэлсэн аж. Энэ хэргийн учрыг илрүүлэхээр цагдаагийн олон ажилтан нойр хоолойхаас ч ухаанаа уралдуулсан бөгөөд хэрэг хизээж хуучирдгүй гэдгийг энэ явдал харуулсан юм. Би нэрээ 6 сард нарны гүрний баруун талын нэг байранд найзында хань болж хонсон байхгүй юу? Нүүж ороод 5-6 хонж байсан баг. Тэгээд газар ор засаж хөвтөөд манай найз буудан дээр унтаад тэгсэн зүрмгэлэх унтах хоёрын хооронд болоод байж байсан чинь хоёр хөл татганах шиг болоод зүудлээс ирчлээ дээ. Тэгээд ахаад яг энэ байдал хоёр тавтагдлаа. Зочид сэрээд байгаа ч юм шиг татганаад болдоггүй. Буудан дээр байгаа нүгөх рүүгээ харсан чинь хурчин хөрвөөгөл эргэлдээд байна шүү. Нойр нь хүрэхгүй байгаа айтай сайн ажиглаад харуул яалтчгүй л унтаад байна. Яг л нэг хүн тэр доор нь эргүүлээд байгаа юм шиг л нэг тийш нь өнгөрүүлээд байдагнаас. За энэ эвгүй байр байна да ухааны бодож хөвтөж байгаад унтсан чинь нөгөө мөчин бүр хоёр хөлийн минь өргөж тавиад пит хидл хоёр унаглаа. За мань айх гайх зэрэгцээд нөгөө өнхрөөд байгаа нөхрийг сэргээд өө эсрээчээ танах ч сүнстэй сүгийтэй юм биш үү унтуулахгүй хүлнээс ихсрээд болохгүй байна гэсэн чи өөдөөс харин тийм байгаа из гэсэн. Юу хуцаад байгаа юм бэ мэдчихсэн юм уу гэсэн. 2 хоногийн өмнө дүү ирж хоноод өглөө явахдаа дахиж ирж хонохгүй танаад хөл татганаад унтаж чадсангүй гээд өөр нэг юм ярилгүй явсан байгаа юм. Тэгээд надаар туршилт хийж дуудаад баталгаажуулсан тэр. Би зүгээр сүнс мэдрэгч юм уу аашийн. Зүгээр золиосон. Өөрөө болохоор унтаад байгаа ирний бүх биенд буларсан босч ирээд байсан гэх. Манай найз 6 хоногтой асар их ямарч өөрийн мэдлэхгүй амиа хорлого 2 ч удаа хийгээд гинэт ухаа ороод намайг дуудсан тэр байлаа. Тэр тэгэхээр нилээн догширч бийцсэн баачка байх шиг байна. Хүний бид боддоор хурж өнхрүүлж хөлнөөсөн сэгсрээд байна гэхээр ийвгүй. Маргааш нь хам хумгүй найзыгаа нуулгасан. Утасны камерт лав бичигддэггүй юм билээ. 2 дахь татганаан дээрээ камераасаа ч хэсэг суусан ч юу ч харагдаагүй гэсэн байна. За энэ дор комментуудаас нь уншвал энэ сүнснүүд бүр яваанда хүн алж мэдхэр болох нэ. Бийжиж хөгжөөд даан жухаан эрүүл бус нөхдүүд ах юм да гэсэн байна.
Дахиад нэг комент нь ёо ирээний нэг буудал бас шүн нойргүй хонсондоо. Харагдах үзэгдэх юу ч яахгүй хэрнээл 5 минут унтаад л сэрээд 5 минут унтаад сэрээд ёо цаг харангуй 5 минут л унтсан байдаг. Хамт явсан хоёр хүн бүр хурхраад унтаад байсан. Нөхрийн хамгаалалттай зүйлтийг дэрэн дорой хийгээд унтахад өглөө ширээн дээр байсан. Бараг 5 гэж унтсан штэ. Нөхөр хамгаалтыг чи дэрэн дорой хийж унтаа бистэ. Гайгүй бахаар нь ширээн дээр тавьчихсан юм уу ч гэх шиг хэлсэн байна. Гинэс ихсэлсэн багийн камерч орж ирсэн бол юун судалгаа явуулах. Өөрөө газар дээрээ яваад нөгөө хүлийг нүргөөд ир имийг чи шалгаад байж байдаг багийнхаа нүр тулж уулзах байсан байна штэ гэсэн байна. Асал эвгүй газар байна да. За ингээд 2 дахь постыг та бүхэндээ уншиж хүргэе. 2019 оны 100 хүний нутагт ажиллаж байхад тохиолдсон эвгүй зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Би тэр 100 Турк улс, Грек улс хоёрын хил дээр байрлах бодром гэх арал дээр бааранд зөөгч хийхээр нэг найстайгаа авсан юм. Байран цаанаасаа болохоор мөнгө өрөхгүй их хамар. Анх очиход ажилчдын байр гээд ажлаас холгүй хин далайн эргийн ойролцоо 3 өрөөтэй нэг байшинд бусад төрөн ажилтан байрны эзэн ахуйтэй долуулаа байдаг байлаа. Эхний нэг сарч давгүй л өнгөрлөө. Яг шөнөөр ажилдаг байсан болохоор манай байр 2 жижиг нэг том галтайгоо коридорн тустай. Нэмэх 29-оос 35 градусын хооронд хэлбэлцдэг тийм халуун газар болохоор өрөөнүүд их бөхчим. Зөвхөн галтайгоотой холбогдсон коридор л кондишн байдаг. Тэндээ нэг ширхэг ортой. Олон хоног амралтгүй явж байгаад нэг шөнө найз бид хоёр амархаар болсон юм. Байранд бид хоёроос хөөрхөн байгаагүй. Өрөө бөхчим болохоор би коридорын орон дээр найз ухаангүй унтдаг болохоор өрөөнд унтахаар болов. Шүн яг 2 цагийн үед би хөрөөж байгаас ирчихв. Түүнтэй зэрэгцээд галтайгоонд хүн яваад байгаа чимээ гарч эхлэхэд би байрны эзний ахыг нэрчгсэн юм байна. Юу хийж байгаа юм бол доо гэж бодтол. Гинэд чимээг олчихсан. Нэг л хөөж таагаад эвгүй мэдрэмж төрөөтэй. Харанхуй галтайгоонд байж байсан бол яагаад тэндээсээ гарахгүй байгаа юм болоо гэж хэсэг бодов. Уцаа нүүрэндээ тулгачаад дээшээ хараад хөвтчихсэн байж байтал галтайгооноос хөлний чимээ пит пат гэсээр коридорын үүдэнд хүрээд ирэв. Эцснийхээ хажуугаар харахад богино мөрөөрөө татсан үстэй гимээр намхан бараанд үрстэй нүдний хонхорхон гүн хар тэнд нь 2 оч гялалзаастай нэг зүйл яг над руу хараа зогсжээ. Хамаг биений хүүтэх бол цутгаад юу харж байгаадаа итгэж өгдөггүй. Айх балмуудах зэрэгцэхэр хөдөлгөөн хийж юм дуурч чадахгүй хөшчөгдөг юм билээ. Удалгүй намайг чиглээд алах. Нүүрэн дээр барьсан утасны хажуугаар цайвар арцаасан үс ухаа цагаан цайсан төрх нүд хамар гэж харагдахгүй нүдний хонхорхон гүн хар зүйл над руу мишээсэн байдалтай тонгоогоод ирэв. Тэр үед айдас дээцэгтэй хурж сая л нэг байдаг чангараа ойрлоо. Найз өрөөнөөсөө гарч ирж байгаа бололтой дип тап гээл хаалаг онгойлохтой зэрэгцэн нөгөө зүйл чалах болов. Ямар сайндаа л намайг хүнд алуулж байна гэж бодсон байх вэ. Босын юмаа хилтэл юу балаараад байгаа ингэ тоосончгүй. Би хилж байгаад найзынхаа хойгоорноор унтахаар болов. Ингээд найз ч унтаад өгсөн. Би ч хэсэг нөгөө зүйлээ бодож айж агаад нойрондоо дийлдээд унтах гэж яхад бүх зүйл дуусаагүй байж таарсан. Өнөөх зэвхий царайд хаалганы хажууд байдаг 2 давхар орны цаана намайг хараа зогсож байсан. Ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, амнаас ч дуу гаргахгүй, хийд имэл харж хөвцээр гихөө орж нэг юм алах болсон доо. Тийм навшийн зүйлтэй шүнжийн харц тулгараад өнгөрөн чинээ бодож чаваагүй. Тэрнээс хойш хит хит мэдрэгцэн ч ахиж харагдаагүй. Байрны эзэн ахуйтай цай ууж буухал цуудагч боллоо. Тэгсэн ихнэр нь 1 жил гарангийн өмнө далаад хосолдоод өөд болчихсон байсан юм билээ. Ах өөрөө 60 орчим насны хүн байдаг байсан. Тэрийг сонсоод жоохон айсан ч гэсэн үр өвдөжлээ. Ахичлаа юм харагдаагүй. Удалгүй аялал жуулчлалын сезон дуусаж би ч шууд Монголд орсон юм. Одоош тэр бүгдийг ирээд тулж ирсэн зэвхий төрөх толгойд тод үлдсэн байдаг юм да. Гэсэн бэ. Ямар юм. За ингээд өнөөдрийнхөө сүүлийн постыг уншиж хүргэе. Одоогоос 2 жилийн өмнөх хаврын ихэнх сарын шинийн 3-ны шөнө 5 цагт утас дугарлаа. Охин маань онгочтой юм л да. Шөнө нэг их утас дуграад байдаггүй ч тэр шөнө
найз залуутайгаа уулзч хаад дөнгөж орж ирд хараад заавлаа. Гэтэл хөдөө явсан дүү маань залгаж байна. Бэр их чих сонирн болчихлоо яах вэ гэж байна. Охин ч өргөл өргөөд эртхэн хот руу гар гэлээ. Маргааш нь бөөн шууган болсон ус ирлээ. Бэр юм дуурдаггүй, шүдээ зуучгаад л нүд нь эргэлдээд амар. Нөгөө хэд маань эмнэлэгт үзүүлээд шар хатанд хөвтүүлэх юм болоод л тэгсэн өөрийгөө боогоод болохоо боллоо гэхээр нь охин дуудлаа. Ирэхээс өмнө зулан дээрээ дуудахгүй бол хэцний дуу сонсож чаддгүй учраас эхлээд дуудчихад л хүлээ суутал ирлээ. Дөрвөн залуу дийлдэхгүй өснө босчихсон, шүдээ зуучсан зүгээр л аимшигын кино. Өгдийн өргөөрөө орж ирдэггүй. Арай гэж оруулж ирээд л өвөг юм сулах гэтэл дийлддэг. Охин маань жижигхэн харин өвөө маань их бүдүүн явахтаа жаахан таарав. Гэтэл яах ихийн зургуул чамд дээрлэхүүлэх байсан бол би ингээд онгод байгаад яах вэ гэдэл үстэй тарчихсан бурхан минь. Би чи түшээний болохоор хицийг нь барьж гасан хажууд нь сууж байтал амар муухай энийг хэтэл нат руу төгсөв. Бурхан минь яхаа мэдэхгүй өвөөгөө хицийг урдаа бартал өвөө өнөөхийг ч номтгоод лавлаа. Үнээнийхээс хүлээл юм хийгээд байсан. Тэгсэн гинэд өвөө маань зул руу хараад инээсэн чин зулан шажигнаад ёстой гүртэн кино шиг юм босон доо. Гэтэл айлаар цагаалж яваад өөрөөрөө тийрэн болчихсон хүнд хараалгах чад ирсэн байсан тэр байж. Үнэхээр сүнс чөтгөр альбин тэрэн гэж байдгийг дикгэд л мэдэрсэн дээ. Хизээ урдаа барьчихаар хиз хахарч тийм байна. Гисэн байна. Ай. Актер юм их болох юм да тийм ээ.